Залуу хос гараараасаа хөдөлцөн. Намгүй айн дундуур алхана. Тэдний явах замыг гэрэлтүүлэх цорын ганц гэрлэн. Өтгөө мөчрийн завсараа цухих. Сарны бүдгэн туяал байв. Энэ яран дундуур эмгтээч найзынхаа ярьж буй түүхэнд бүрэн автаж 98 шигийн түүх сүнс шүтгэрээс айдаг тэрэнд энэ яриа огтхон шалгахдахгүй байсан ч найзуудынхаа хүчилсний үр дүнд хамт суусан байв. Гэхдээ ой дотор тэдний мэдэхгүй ямар нэгэн зүйл ажиглаж байсан гэж үргэлжлүүлээ ярихад эмгтээч тийшээ харан дотроо элдв муу мухай бодон төсөөлнө. Тэгтэл модны завсараа ямар нэг юм гарч ирээ. Хосодын ойноос алхан бүрийг алталгүй дагаж удаанаар гараа сунгаж ихэд айсан эмгтээч хэн байсан бэ гэтэл тэр бол химээх мөчөд эмгтээ араас арга ясан баг өмсөн зүйл хойноос нь тэврээ ав. Тэр жай хүчтэй ойрлоход найзууд нь инээлтгэхэд эмгтээч хоошоо харахад түүний сайн найз нь байв. Эмгтээч санаа амран түүнтэй цог инээлдэх мөчөд ойн цорхоогоос нүргэлсэн орилон дугарч газар чичиж эхлэв. Гэмтэл ой дотроос авраг том арга яс гарч ирээ. Найзуудын нэгийг шүүрэн авч амруугаа хийн бүхэлд нь иччихв. Залуугийн яснууд авраг амьтны ирүү хооронд тавирах бүрт яс хурах чимээ гарч байв. Бүгд ай ойрлон зогтож байтал ойгоос өөр нэг авраг том арга яс гарч ирээ. Зогтож байсан хоёулангийн шүүрэн авч хооронд нь яг л жоох үг тоглоом машина хооронд нь мөрөгдүүлж байгаа мэт тоглож байлаа. Эмэгтэй жаахан мэдэхгүй айн хөшөж хөдөлж чадахгүй бүр юу ч бодож чадахгүй байв. Эмэгтэй араас найз нь түүнийг явах ёстой хэмээн чангатал эмэгтэй айсандаа бүр хөссөн байв. Харин найз нь гараас нь чанга хатгаж хүчээр ойн гүн рүү дагуулсан явлаа. Тэд ой дундуур хамаг шатлаараа гүйж араас нь найзуудынхаа ойрлого чимээ ой модоор дүүрэн цурайцсаар. Тэдэнд туслах ямар ч арга байхгүй. Тэр хоёрын хийж чадах ганцхан зүйл бол зугтах юм. Тэр хоёр зугтаж байтал эмэгтэй хөл модны үндэст орооцолтой өнөө. Найз нь түүний мөрлөө явах мөчөд арга том арга ясны газар дөрөг чимээ ойртоо ирж байв. Аливаа бид цаашаа явах хэрэгтэй гэх мөчөд моддын завсараас авраг том ясан гар гарч ирэн залуу идэж орхив. Эмэгтэйч түүнийг харан удаанаар маш удаанаар явтал хөл алдаа уулын уруулаа өнгөрчээ. Тэр зухан алдан сэргэг төдөдөл хоёр том арга ясан бит хажуугаар нүмрэн ойн гүн рүү орлоо. Түүний ухаан санаа балмагдаж юу хийхээ яаж хэрхэн амьд гарахаа мэдэхгүй айд сандран бодолд автан байдал сарны гэрэл туссан сүдэр айжмаар томорч байгааг тэр анзаарлаа. Тэр айжмаар эргээ хартал өмнөх хоёр арга яснаас том аврах том арга яс түн рүү гар сунгаж байв. Эмэгтэйч нүдэн өнөө хөв тавилантайгаа эвлэх мөчөд гин чимээ гар нүдэн нэхэд арга ясны нүүр хэсэгт нүд хэлбэн хурц цагаан гэрэл тосч байв. Арга яс гэрэлж чадаж буй мэт орлон дарчиж байгаа юм шиг сонсогдно. Ой дундуур гэрэл байрсан хүмүүс гарч ирэн ямар нэгэн тусгай ажиллагааны хувцастай юм шиг эмэгтэй харагдана. Гэвч тэд буу байрхын оронд гартаа асар том гарч идэн барьчихсан арга яс руу чиглүүлэн гэрэл тосгож байлаа. Арга яс тэр гэрлийг дийлж чадахгүй аятай ойрлсоор бүр мөсөн завхарж алга болов. Эмэгтэй хувьд энэ шүнд харсан зүйлс үнэхээр бодит байсан гэдэгт итгэж чадахгүй байсан бөгөөд найзууд нь амьдраа идэвхэж үхэж байгааг нүдэрээ харсан түүний амьдралд огт багтахааргүй аимшигтай зүудчиг санагдана. Тэр үед SCB-ийн ажилтнууд дүнд халуу уух юм өгдөл эмэгтэйч тэд үнэхээр гашаа төхөөрөө байсан уу гэж асуув. Ойролцоо ажиллаж байсан SCB-ийн судлаач тиймээ тэд мөнгө ив. Магадгүй тэд доомогт гардаг гашаа төхөөрөө. Эсвэл бүр эсэргээрээ зүгээр л хажиг биетүүд бидэнд одоогор тодорхой мэдээлэл байхгүй хэмээтэл найзууд минь бүгд өгсөн гэж тэр шууд яриа тастаа хэллээ. Чамд энэ бүхнийг давах хэцүү байгааг ойлгож байна. Аврах том гажиг арга ястаа чамаг хөөснийг найзуудаа амьдаар нийлүүлэхийг харах гэдэг нь хинт ч амаргүй байх байсан хэмэв. Эмэгтэй жуулж эхэллээ. Гэхдээ нэг сайн мэдээтэй хэмээн судлаач хэлэхэд тэр нүдэнсээ арчиж судлаачийн өдөөс хартал чи идэхгүй байх. Гэхдээ би иймэрхүү зүйлийг олон удаа харж байсан хүн. Чамд нэг л зүйлийг хэлж чадна. Чи энэ бүхнийг санаад байх хэрэггүй. Яагаад гэвэл удахгүй чи юу ч санахгүй байх болно хэмээн. Эмэгтэй гуйруу ямар нэгэн юм тариу. Эмэгтэй толгой нэргэж нүдэн аниучиж ухаан алдаа онов. Тэр гэрийнхээ өрөөнд дэвшилгэн сунаас ирж түүн тохиолдсон аимшигт явдлыг бүр мөсөн мартсан байлаа. За юу яцхан судлаачтай удаа уулзаг хүмүүс байх чинь. Гэхдээ би ерөнхийдөө шин сувг дээрээ дандаа стрим хийж байгаа. Тэгэхээр та бүхэнтэйгээ байнга ойрхон байгаа гэсэн үг. Та бүхэн ч гэсэн дэмжихийг хүсвэл орж subscribe дараад стрим хийжээвэл лайк, шеэр хийгээрэй. Тэг өнөөдөр та бүхэндээ ярих дүр бол Япондоо Каши Токуро нэрээр танигдсан. Харин SCB байгууллагынхан SCP-2863 үлсгэлэн арга яснууд хэмээн нэрлэдэг хэр бүсийн биетийг танилцуулах болно. За бүгдээрээ бичлэгээ үздэцгээе. SCP-2863 нь ганцхан биет биш. Харин маш олон тооны аврах том арга ястай төстэй олон тооны биетүүдээс бүрдсэн популяц юм. Эдгээр өвлөмж биет нь арга яснуудын хэмжээ харилцаа адилгүй байдаг ч дундаж өндөр нойролцоогоор 30 м.
Тэдний хэд байгааг хинч нарийн тогтоогоогүй бөгөөд ойролцоогоор 200 гаруй гажиг бие талбай ёсоор бүртгэгдсэн байдаг. Тэдний аргаас бүр дээр асар олон төрлийн шарах, хугарал, төлөгдөл зэрэг өөр гэмтэл харагддаг ба энэ нэг бүрийг нь хооронд нь ялгах боломж олгодог. Одоогийн байдлаар SCP-2863 нь Япон улс дотор л бүртгэгдсэн бөгөөд зөвхөн нар жаргасны дараа буюу шөнөл гарч ирдэг. Тэдний оюун ухаантай хэсэг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд тэдний гол хийдэг зүйл нь хүмүүсийг хөөж барьж иддэг. Хэдий ийм асар том биетэйч хүсэд үл мэдэг чимээ гарган маш чимээгүйгүй хөдөлж чаддаг. Гэвч амьд үлдсэн цөөн хэдэн хүний яриагаар тэд гарч ирэхээс өмнө яснууд нь хоорондоо мөргөлдөх, эсвэл шүднүүд нь хоорондоо хавиралдах чимээ сонсогддог гэж мэдгдсэн байдаг. Олзоо болгосон үнэ барьж аммагц тэд шууд л идэж эхэлнэ. Хачирхалтай тэдэнд ходоод гэцгээд хүний махыг шингээх хэрэгтэй огт байдгүй. Гэхдээ хогчийн цус шууд л ясан шигдэг. Тэд амьдрахын тулд хүү иддгүү эсвэл төгсгөлгүй гүйцэтгэлэн дотроос нь шатаадгүй гэдэг нь бас л тодорхойгүй хэвээр байна. Өмнө нь SCP-2863-ыг ажиглах хянах үүрэг нь Японы хаант улсын ер бусын явдлыг шалгах империал ангитлах хэмээн байгууллагад хариалагддаг байсан. Нэрнээс нь харахад л ойлгомжтой. Энэ нь Япон улсын нутаг дэвсгэртэй гарч буй гаж ер бусын үзэгдлийг судалж эзэнт гүрний ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах зорилготой SCP байгууллагын Япон хэлбэр гэхэд болно. 2 дугаар дайны төгсгөд гашаа тохиороо судалж байсан тус байгууллага нь хэдэд агент SCP сангийн бүрэлдэхүүн шилжээ орж энэ ер бусын биет дээрх ажлаа өргөжлүүлжээ. Тэд өөрсдийнхөө анхны архив тэмдэглэлүүдийг SCP байгууллагад өгсөн арга яснуудын талаарх анхны мэдээлэл болсон юм. Японы тус байгууллага орчуулсан баялуудаас нэг хэсэгт ингэж бичсэн байдаг. Гашаа тохиор нь олон үхэл зовлонгоос бий болдог. 100 хүний шаналлны дор богиноход ийм амьтад болж төрдөг. Гашаа тохиор эцэстээс харнаа алга болдогч. Тэд үүс өдрөөс хойш 100 жил зовлон шаналлан суларч сарниж дуустал энэ ертөнцид үлдэнэ. Энэ процессыг түргэсгэх ямар ч арга байхгүй. Мөн тус байгууллагын баялуудад тэмдэглэснээр энгийн зэсэг тэдэнд ямар ч нөлөө үзүүлдэггүй ч гэрэл ашиглан тэднийг төр хугацаанд зайлуулж болдог. Нарны байгалийн гэрэлж бай, хүний бүтээсэн хүчтэй гэрэлж бай ялгаагүй тэдэнд хор хөнөөлтөө. Гэрэлт шууд ил хармагц. Гашаа тохиороо биеийнхээ элбэг дүрсийг алдаж, айжмар сарниж эцэстээ бүр мөсөн замхарч алга болдог. Гэвч энэ тэднийг өгүүлж буй зүйл огт биш. Энэ бол зүгээр л дүрс харамгжуулалт. Нэгэнд бүртгэгдсэн нэг арга яс дараагийн шөнө дахиад л тэнд гарч ирсэн байх нь элбэг тохиолдол. SCP сангийнхаа Японы тэмдэглэлүүд дээр үндэслэн SCP-2863 болон олноороо зовлон амссан бүс нутгуудын хоорондын холбоог дахин баталж тогтоосон юм. Тус байгууллага нь анх 203 ширхэг гашаа тохиороо бүртгэж байсан бол сангийнхан түүнээс гадна шинээр 3 тохиолдлыг олж илрүүлсэн. Эхний ажиглагдсан тохиолдол нь Хятад улсын Нанжи хотын ойролцоо байсан бөгөөд энэ бол 2 дугаар дайны үед болсон жигшүүр далайн адилхан газар бөгөөд 300 мянган хүний аймаг өргөцсөн байж болцгүй гэж үздэг. Энэ гажиг үед 1938 оны үед бүх зүйл дөнгөж дуусны дараа Японы эзэнт гүрний эзэмшилд байсан үед анх гарч ирсэн гэж үздэг. Энэ нь гашаа тохиороо гарч ирдэг байршлууд Японы улс төр газар нутгийн хил хязгаартай байнга холбоотой бөгөөд хил хязгаар өөрчлөгдөхөд дагаад аимшиг сүнснүүдийн нутаг дэвсгэртч өөрчлөгдөж байдаг байж магадгүй гэсэн таамагийг төвшүүлжээ. Хоёр дахь тохиолдол нь Японы Букаго хотын хэдэн километрийн зайд илэрсэн бөгөөд энэ хот нь дайны үед холбоотнуудыг хийсэн гал бомбогдолд хамгийн их нэрвэгдсэн газруудын нэг юм. Гурав дахь тохиолдол нь 2011 онд Японы Токио мужид бүртгэгдсэн бөгөөд Фукушимагийн цөмийн цэглэхэн станцын асуулттай холбоотой зүйл болсон. Эдгээр арга яс бүр өөрийн байгаа газрынхаа аимшигт төвөгтөд үүсэх гэмтэл шархыг илтгэн харуулдаг. Нанжи орчмын арга яснууд бутлууж нөхлөгдсөн мэт Фукуока орчмын ноцтой төлөвтөлтэй мэт харагддаг бол Фукушима орчмын шүднүүдийн ихэнх нь үгүй болж маш их цэцгийн нөлөөнд өртсөн юм шиг харагддаг. Эдгээр онцгой гэмтлүүд нь гашаа тохиороо хүний зовлон шаналл аимшиг төхөлтэй салшгүй холбоотой гэдгийг улам бүр баталж буй мэт. SCP-2863-ыг бүр мөсөн хорих удаа хугацаанд барьж тогтоох нь бараг боломжгүй бөгөөд учир нь тэд гэрэл дуусахад дахин алга болж дараа нь дахин гарч ирсээр байдаг. Тиймээс уг биетийг кедр буюу дэлхийг устгах хэмжээний хэмээн ангилсан байдаг. Ямар нэгэн тохиолдолд илэрсэн даруйд Mobile Task Force Omicron 3 хэмээх тусгай ажиллагааны багийг тэр даруйдын тухайн бүс нутагт дийлгэнэ. Тэд өндөр чадлын гэрлүүд ашиглан төр хугацаанд тэднийг алга болгодог. SCP-2863-тай нүүр тулчгаад амьд үлдсэн гэрэгдэд төвшний амны зэг буюу ой санаж устгах хэм хэрэглэж тэр шүн болсон бүх аимшигт явдлыг мартаж амьдралаа өргөжлүүлэх боломж олгодог юм.